Уучлаарай үзэгчдээ. Яг ярьснаасаа өөр үйл гарах гэж байгаа маань намайг уучлаарай гэж хэлмээр байна. Одоогийн байдлаар бол би маш утгагүй нэгтэй байгаа. Өдөргөн миний зүрх тарих хоёр хогдож бодож эхэлсэн гэсэн. Эмээгэл төгсөлт болох шинжтэй болоо. Ард яг амьдрал уус адмаатай. Амьдрал юу бол юу толгонд дулаахан байдаг. Энэ яг шууд таарна. Одоо үйл болж байгаа тэр хүмүүс юм халуун багтав. Тэгээ ингээд хизээч хөл гараанаас нь дулаацдаг. Тэгээд миний шинэ ажил бол паа. Гэтэ эдийн зүйл болно. Цаг хугацаа бүгдийг эмчилнэ, цаг хугацаа бүгдийг шийднэ, цаг хугацаа бүгдийг болохоор тэр хугацаа бүлээх шийдлээ. Тэгээд влог хоёр маань ганцаараа орсон влог болоо. Энд нь бүгдийг цэг тавь гэж бодож байна. Шинэ сургууль хийж ирэх боллоо. Энэ ба шинэ сургууль хийж байгаа. Ямар гоё юм бэ? Энэ ба шинэ сургууль. Их гэж байна. Ой, ёо энэ салхиг. Ямар аим салхиг байна. Оюутан шиг харагдаж байна. Сасраа. Ямар хүүт юм бэ? Салхиг тавцсан. Тэр сургуультай бүртгүүлчихлээ. Одоо гэлөө явж байна. Гэр сургууль хоёр хоорондоо 5 минутын зайтай юм захаа хэлж байна. 5 минут чүрхгүй зайтай. 5 минут л байна. Яа 5 минут гэх юм дээр 30 минут. Сайн уу? Энэ өдрийн минь хүргэе. Өнөөдөр би влог 2-ын бичлэгийг эхлүүлэх гэж байна. Тэгээд намайг уучлаарай үзэгчдээ. Яг ярьснаасаа өөр үйлдэл гарах гэж байгаад маань намайг уучлаарай гэж хэлмээр байна. Тэгээд влогийн маань цааш өргөжлүүлээд үзэж болно. Жохон сөрөг болохоор үзгүйж болно. Гэхдээ намайг ингээд айгүй хөрхөн гэрийнхнаараа ингээд зурагтан дээр бүүнөрө гэр бүлээр үздэг гэсэн. Тэгэхээр би бүр айгүй их баярлж байгаа. Тэгээд тэгэж үздэг хүмүүстэй бүр ингээд чин сэтгэлээсээ талархъя гэж хэлье. Тэгээд цаашдаа дэмжих хүмүүстээ бас баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд хоёрдугаар влог маань нэгдүгээр нөгөө хосын влог чинь жоохон хэрэглэнтэй дууссан байна шүү дээ тийм. Би тэр жоохон муудсан. Ясан тэгээд одоо хоёрдугаар влогоо тааш нь өргөжлүүлээд хий гэж бодож байна. Яад гэвэл энэ миний өөрийн хуудастай. Тэгээ энэ хуудсан дээр би өөрөө юу оруулахаа би өөрөө шийднэ. Тийм болохоор дандаа ингээд гоё уюудаа хийгээд гэж бодох байгаа. Яад гэхээр нөгөө нэг хүмүүс ингээд намайг харахаараа жоохон гайхуулаад байна гэж бодоод байгаа. Тэгээ чи ингээд их амьдралаа ингээд гайхуулаад зарим нэг ингээд салцсан эсвэл ганц би хүмүүстэй ингээд жоохон хүндэрцдэг гэсэн. Тэгээд би энийг бас ингээд ойлгоод авч хэлцээд гонигтай байгаа сэтгэл хөдлөлөө бас үлдээе гэж бодож байна. Дараа нь энийг үзэхэд надад амар гоё идэг. Би ингээд өмнө жилийнхаа төрс өдрийн бичлэгийг үзэж байхдаа ингээд надад амар гоё санагдсан. Дижитал одоо видеонд ингээд татгалж байгаадаа бас маш их баяртай байгаа. Одоогийн байдлаар бол би маш утгагүй нэгтэй байгаа. Тийм. Утгагүй нэгтэй байгаа. Би тэр сэн влогог ингээд ер нь бол зохиол гарсан. Зохиол мөхөл гэхээр айгүй амар зохиолтой юм шиг санагдах. Уг нь бол тэр үеийн байдал бол яг жинхэнэ бодит зүйлхгүй. Яг бодитоор басан. Тэгээд тэр үедээс миний сэтгэл бол ингээд маш гоё юм хайр маа ингээд ундарсан хэмжээнд байсан байна. Одоо болохоор би тийм биш байгаа. Миний бодол ингээд арай өөрчлөгдсөн. Миний зүрх ингээд тарих хоёр хуваагдаж бодож эхэлсэн гэсэн үг. Тэгээд угсаа би ингэж бодож эхлэе гэж ер нь бодож исэн. Яагаад гэвэл би одоо амьдралдаа өөртөө хайртай байхгүй бол бусад хүнд хайраа өгч чадахгүй мэн гэдгийг ойлгосон болохоор ер нь өөрийгөө илүү их хайрлаа гэж боддог. Бодсон. Тийм бодсон. Гэтэ ер нь бол би бас жоохон тэгж боддог. Тэгээд энийг маань хүмүүс ингээд жоохон амиачсан гэж хүлээж авдаг. Гэтэ энэ бол амиачсан зан гэдэг би бас яг өөрийгөө буруугаар жоохон шүмжилдэг гэсэн байхгүй. Тэгсэн чинь энэ зүг зан гэж сая ингээд сэтгэл судлалын шинжилгээ ухаанаар ингэж ярьж байна. Тэгээд би энэ баяртай байгаа. Яагаад гэхээр миний юм яг байрандаа байх хэрэгтэй гэж би юм зарчимтай. Надад юм хитэн зарчмууд байдаг. Ер нь бол 3 зарчим гэсэн. Ингээд 3 зарчмаар би амьдардаг байхгүй. Тэгээд энэ надад бас айгүй юм таатай үр дүн авчирдаг байхгүй. Таатай шийдвэрүүдийг таатай үр дүн авчирдаг болохоор энэ зарчмаараа цаашдаа амьдрах нь надад бас айгүй дэжгүй санагдаад байгаа болохоор тэгээд энэ 3 зарчмаараа цаашдаа ч гэсэн шийдвэрээ гаргаад явъя гэж бодож байна. Сая хальт гацаад гэж би яриа гацаад тэгээд унтраачаад өөрийгөө харсан чинь бүр амар яг таньд хүрсэн мэдээд чинь жоон царайлтсан байгаа би. Тэгэхээр танаа ханаа түрээд тэгээд орол сая хатцсан байсан бичлэгээ харсангүй гэхдээ яг надад амар хөрх харагдаж байна би. Тэр зар сурчлага оруулж энэ бол баахан ярицтэй. Тэгээд ханад нь үйлрэл эхлэх өвөл болгож байна. Гэтэ өвлийг яг өөрийнх нь гарсан шийдвэрээр яаж давандаа л гэж бодож байна. За тэгээд би гарсан шийдвэрээ ингээд энэ влог хоёрт оруулъя гэж бодож байгаа. Миний үзэл бодол тэг миний одоо сэтгэл мэдрэмж ямар байгаагаа би ингээд үзүүлж ахна тий надтай адилхан бодолтойгаа эсвэл ганцаардж байгаа тий энийг ганцаарлах гэж бодож байгаа зүйлүүд
хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүст туслах авах гэж бодож байгаа. Ягаад гэвэл одоо хүн болго ингээд энэ бол миний дуудлага юм байна гэд ингээд хүмүүс туслах ярианууд тэгээд байгаа шүү дээ. Тэгэхээр надад бас ийм зүйл тохиолдсон ч гэж магадгүй, үгүй ч гэж магадгүй. Гэтэ яг ямар ч миний энэ зүрхэн дотроос л ингээд энийгээ зөвөр ингээд илэрхийлэх зөв юм байна гэдэг шийдвэр гаргасан болохоор би ингээд энэ хүнтэй хэсэг тустай бай гэж бодож байна. Гэтэ яг маш олон зүйл бид хамтарч хийн те одоо хамтраад бий болгон гэдэг ингээд төлөвлөсөн зүйлүүд байгаа. Тэр төлөвлөгөөнд өөрчлөлт орох болохоор гэтэ яг надад бол одоо тэр төлөвлөгөөс гадна би өөртөө зориулсан төлөвлөгөөг одоо гаргацсан байсан. Гэтэ энэ муухай л хал та. Гэтэ яг миний ингээд хэмжээнээс жоохон хэтэрсэн үйл явдал болсон болохоор би ийм одоо бодолд хүрэхэд хүрсэн байх гэж бодож байна. Энэ шийдвэр нь ямар шийдвэр вэ гэхээр надад ингээд шийдвэр гаргахад 3 төрлийн зүйлээс би одоо ингээд 3 төрлийн ийм надад зөвлөгөөг ингээд хамтд нь анализ хийж агаад тэгээд ингээд гаргадаг байхгүй. Тэгээд нэг нь бол ингээд миний өөрийн зүүн савин байгаа. Зүүн савин миний зүрхний те миний ингээд миний бүрэнхээр язгуур ингээд сүнсний маань надад энэ зүүн савин байдаг. Тэгээд би энэ зүүн савингоо маш удаан ингэж дааж явсан. Энэ нэлийн эртнээс эхэлсэн. Тэгээд энэ зүүн савингоор явах нь надад илүү сайн байна гэж бодоод би энэгээр нэлийн явсан чинь зарим нэг зүйл дээр ингээд надад жоохон сэтгэл маань дундуур тий тарамжтай тийм мэдрэмжүүд төрж эхэлсэн. Тэгэхээр би бас хүнд ингээд одоо сууддаг юм бас нэг өөрийнх нь сүнс гэж бид юм байна л да. Апагүй сүнс гэх юм. Тэгэхээр л хэл та. Тэр ингээд тархины бодол гэсэн. Тэгээ тархины бодлоо. Тэгээ тархины бодлоо яг даахаар би амар юм хүйтэн сэтгэлтэй хүн болох гэдэг. Ингээд юмыг амар логикоор бодоод тэгээ ингэчүүл ингэ юм байна, ингэвэл ингэ юм байна гэдэг бодол ингээд надад төрөөд би нэг нэгсэн чинь маш юм жоохон хорон санаатай тийм хорон санаатай хүн болж хувирж байна. Тэгэд энэ хувирлт маань надад өөрт маань хэцүү санагдаж байгаа. Тэгээ миний ингэж өөр болж байгаа надад хэцүү байгаа болохоор би энийг яг энэ аяллаа тэнд нь ингэж цэг тавиад цэг таслалтай түр зург би ингэж архимаар санагдаж байгаа. Тэгээд тэр битэрийн дунд нэлийн удаан тустай байх цай хэрэгтэй байгаа. Гэтэ яг энэ нь ингээл бүр салах биш ч гэсэндээ бүр салахгүй байлаа гэж амарч хат мэдгүй ингээд би бидэнд таалагдсан байж магадгүй шүү дээ тий. Тэр хөнгөөр гоё байж болох байж магадгүй. Тэгэхээр ингээд битэрийн замнал ингээд тэгээд дууссан байж магадгүй шүү дээ. Дуусаад хоёр талдаа өвчлөлтэй тий яз жаргалтай сэтгэл дүүр амьдарч чадчихвэл тэр биз тий. Тэр хугацаа нас өмнө хүртэл ойлгоо сайн л байна. Тэгээд тэр болтлоо бид тэр хугацаа хэрэгтэй байгаа гэж бодож байна. Би бол энийг 2-оос 3 жил би тустай баймаар байгаа байна. Одоогийн бодлоор ч миний лог ингээд толгойн тархины бодлоо гэсэн ийм бодол төрсөн. Тэгээд энэ надад ядаж миний ингээд сэтгэлийн мань амар байлгах сонголт болохоор би энэ шийдвэрээ дагахаар бас шийдсэн. Тэгээд дээрэс нь надад 3 дахь нь бол ингээд миний сахиусан тэнгэрүүд гэж байгаа. За энийг зайлахгүй ч явах тийм. За хүнийг ингээд хардаг ингээд ер нь сахиусууд байдаг гэдэг шүү дээ тийм. Тэрнтэй адилхан миний бодлоо сахиусан тэнгэр эсдэг. Тэгээд ингээд сахиусан тэнгэр байгаа. Тэднэртээ би анхаарлаа төвлөрүүлээд одоо ингээд яана гэдэг үлээ. Суугаад харуулах. Суугаад харуулах тал дээр анхаарад өөрийнхөө энэ хөгжлөлтөөр анхаараа явж байгаа болохоор тэдний мэдээллийг би бас ингээд өөртөө сонсохыг хичээдэг. Сонсож тэг авахыг хичээдэг. Тэгэхээр ингээд 3 зүйлийн тэг 3 ямар ч нэг өөр сүнсний тэг ингээд шийдвэрээр ингээд түр зурдаа би өөрийгөө ингээд амраах хэрэгтэй би ойлгосон. Тэг амраана гэдэг нь жоохон сайн утгаараа би гэр гэгүүлэгч байхаас шантарлаа. White flag. Тэгээд уг нь яг энийг үргэлжлүүлээ яваа сайхан л байна л та надад. Би тэгтээ дандаа муу талыг ярихгүй. Бас сайн талыг харна. Яагаад гэвэл би чинь илүү хүн шүү дээ. Тэгээд тэр 3 мэдээллийг тэг ингээд боловсруулсны эцэст ингээд надад хэсэг хугацаанд бие даах чадвар бас хэрэгтэй гэж бодсон. Яагаад гэвэл би тэр хөнгөөр би хотын дугаар чаддаггүй. Машин байхгүй, машин барьж чаддаггүй. Тэг жоохон хамаалт болсон. Тэг хамаалт болсон болохоор надад тодорхой хэмжээний ингээд гал ирчмээ асаах хугацаа хэрэгтэй болсон. Тэгэхээр яг тэр хүнээс тустай байна гэж амар тэрийг буруутгаад л эсвэл намайг буруутгах шаардлага байхгүй. Надад бас ингээд өөрийгөө боловсруулах тэ хугацаа надад хэрэгтэй болохоор энийг маань би тэр хүнийг ойлгох гэж бодож байна. Тэгээд хэсэг нэг ганцаараа байж үзье гэж бодож байна. Эмэгтэй хүнд ийм 7 шин чанар байдаг гинэ. Төрхөөс ахуулаад тэ. Тэгээд яг төрсэн цагаас ахуулаад би тэрийг сонсч байсан. Тэгсэн чинь долуулаа надад таарч байсан. Би бас ийм хүчтэй эмэгтэй байж үзсэн байхгүй юу? Би нүдний эмэгтэй ажиллаж байсан. Нүдний эмэгтэй ажиллаж байхдаа маш хүчтэй. Хүүхдээ өглөөр одоо зөөгөл тэ маш холоос ингээл ажилдаа явдаг. Тэгээд цалингаараа ингээл түрээс юм байр хүүхдийн төлбөр ингээ болгодог. Надад ийм маш чулуу шиг хүчтэй тэ. Зүрх маань чулуучсан тийм үе байсан байхгүй юу? Тэрийгээ би одоо ингээд энтэйгээ хавсруулахгүй болохгүй гэдгийг ойлгосон байхгүй юу? Тэгээд ганцхан энүүгээр байгаад ингээл маш инэрэнгүү тэ. Энэ шашин биш шүү. Зүгээр л энэ шашны мөр.
Би зүгээр л ингэж тайлбарч болов би бол итгэвч биш. За энэ бол ингээд шашин биш. Би ямар нэгэн шашны үзэл баримтлахгүй. Би бол тэнгэр үзэлтэй хүн. Тэгээд тэрнийхээ дагуу тэгээд өөрийнхөө тогтоосон зарчмын дагуу амьдраад явдаг. Тэгээд энэ надад ер нь маш ашигтай санагддаг. Би ингээд хитрхийх ингээд юмд анхаарч төвлөрдөг. Эсвэл ингээд юм хитрхийх ач холбогдолтой хүлээж авдаг та ер нь эхэндээ бол ингээд надад ингээд хүмүүсийн нийгмийн юм хандлагаас ингээд чи ингээд болохгүй гэсэн тэг чи зохицохгүй байх гэсэн бол одоо надад энэ маш зөв санагдаж байгаа. Би яг энэ зарчмаараа цааш та явах юм бол өөрийгөө бас хөгжүүлэхэд нөлөөлөх байх гэж бодож байна. Тэгээд үнэлэмжээ би өсгмөр байгаа. Би энэ үнэлэмжээ өсгөхөд ингээд би нэг хүнд ингээд наалдаад, нялхраад тэг ингээд хамааралтай байгаад байж болохгүй болохоор надад ийм тустай байх хугацаа хэрэгтэй байгаа гэсэн үг. Тэгээд тэр хугацаа би өөртөө гаргахаар шийдээд энэ харилцааг ингээд төр зур зогсоё гэж бодож байгаа. Гэтэ төр зур нь бүрч үж магадгүй, гүйж үж магадгүй. Гэтэ яг энэ цаг хугацаа шийднэ. Тийм болохоор надад би ер нь бол ингээд нэрэн гэсэн мөнх хүсээ бодож амьдрахаар шийдсэн. Би маргааш чамаагүй байхгүй болохоор байхгүйж магадгүй болохоор одоо өөрийнхөө хийх хүссэн зүйлийг өөрийнхөө очмоор байгаа газар тэг очмоор байгаа хүмүүстэй уулзмаар байгаа хүмүүстэй уулзаад ингээд сайхан амьдралаа юм дарамт шахалтгүйгээр юм хөнгөн айтахнаад аваад гараад аймаар байгаа байхгүй. Тэгэхээр надад нэг иймэрхүү бодлоод ойрын тоног ингээд бодогдож байна. Би маань жоохон и тоног өвдсөн. Би ингээд жоохон залуу охин байх та толгой нүцгэн яваад тэг ингээд төсмөсөө задаа тавиад тэгээд дээрээс нь ханаад өчөө дандаа дутуу дээж аваас нууцаар эдгэж мэдээсээр хагаад ингээд тамрын камеритд болсон. Тэгээд жоохон ханаад төрөнгөт энэ маань хөдөлдөг. Тэгээд камеритаа хөдөлгөөр халуурч малуураад надад нэг жоохон хэцүү үйл явдал тохиолддог. Тэгээд энийг одоо юу нь шийдээд дажгүй сайхан би маань ингээд одоо дажгүй бол одоо бичлэг хийж байна. Тэгэхгүй бол яг жоохон өвдөдсөн. Гэтэ яг энэ хажуугаар би нэг хэдэн бичлэг хийсэн. Надад одоо ингээд тэр хүнтэй бид тэр дундуур нэг эвлэрсэн байхгүй юу? За энийг би бичлэгийн дундуур оруулж байна. Нэг эвлэрсэн. Тэгээд тэрнээс цаашаа дахиад бид тэрийн дунд зөрчил үсгээд 7 хоногийн хугацаа надад ингээд 7 хоног ингээд ганцаараа байх тий хугацаа надад гарсан. Бид тэр манай ажил хийгээд тэнд явж байгаа. Ээж мэд тэр очиж байгаа тий ингээд гэрийнхэн дээр очиж байгаа. Тэгээд тэр хугацаанд би өвдөжсэн ч гэсэндээ надад ингээд нэг хитэн төлөвлөгөө гаргачдаг. Би ингээд ер нь бол 7 хоногор төлөвлөгөө гаргахыг хичээдэг. Гэтэ хичээдэг. Дандаа биш. Аялал зугаалгахгүй юм тэрхээр уус энэ алдагдчихдаг. Гэтэ жоохон тууштайгаар ер нь зав зайтай үед ингээд төлөвлөгөө гаргадаг. Тэгээд тэр төлөвлөгөөндөө хүрэхин тулд ингээд 7 хоног өвдөхийнхаа хажуугаар юм бодоод бодол маань бүр маш ихсээд жоохон нойр гутсан. Тэгээд дархлаа унсан баг. Тэгээд хажуугаар нь жоохон юм хийсэн, юм ойсон. Тэгээд зураг мөрөөрсөн. Нэг ийм хүн ажлууд байгаа. Тэгээд тэрийгээ би влогдоо энэ влогдоо багтуул орно. Багтахгүй болох юм бол миний 7 хоног гээд ажлын 7 хоногийн мандлаар өөр влог орж магадгүй. Тэгэл одоо би ингээд нөгөө уг нь сая өглөө амир хүтэн байсан юм. Шураал ингээл наргүй юм жоохон гонигтай. Би бас ингээд жоохон гониглал надороод ижсэн чинь нар гараад би гоё сэргээд сая нэг кофе уучаад би одоо жоохон юм хийх юм гэж бодож байна. Надад нэг оёж байгаа хэдэн хугацаа байхгүй. Тэгээ тэрийг оёж дуусгаад уг нь зураг байгаа. Хийх ажлууд маань оорцсон байхад уг нь бол би юм орох боломжгүй. Надад хугацаа юм орох хугацаа байхгүй. Гэтэ энийг ингээд ийм хийх юмар дараад ахна бас дараа нь надад асуудал үүсгэх юм лээ. Тэгэхээр би энийг бас ингээд мэдрээд хуваалцаа заяа гэж бодож байгаа байхгүй. Тэгээд яг хөнгөн давхыг хийж байна. Тийм хөнгөн давхыг хийж байна. Тэгээ юмнуудаа хийгээд миний юм драматай, тэгээ романстай нэг юм оюнгын хайлттай, эмээлтэй ном юм уу жүжиг машин энэ амьдралтаа маань хамт үзэлцээд байгаа хүмүүст угаасаа баярлж байгаа. Та нарт гэхдээ жоохон хэрэг дуртай юм шиг надсан гэж. Гэтэ яг зүгээр би хамгийн гол нь яг жоохон ингээл хүмүүс намайг таньдаг болоод ч юм уу энэ хугацаа өнгөрөөд манай охин томрооч юм уу тийм ингээд арай өөр бус үед би арай өөр бодолтой болсон байж магадгүй тийм арай өөр хүн болсон байж магадгүй. Тэр үедээ ч гэсэн үзэж яхад надад бас гоё. Тэгэхээр одоо ингээд энэ давааг ганцаараа нэг давах гэж үзье. Тэг болохгүй бол тэр хүнд бас болохгүй бол тий. Яа гэвэл бид 17 жил хамт амьдсан болохоор бид тэр тэгээд өчнөө дурсамжнаас гадна маш олон хийх ёстой зүйлүүд байгаа. Хамтдаа хийх ёстой. Бид тэр чинь ингээд учирсан байж шүү дээ тий. Хийх ёстой юмудад дуусгах ёстой. Тэгэхээр тэр юмудад дуусгахын тулд бид тэр одоо энэ төрөлтөө дахин одоо нэг зэг дээр огтлцож учирч магадгүй. Үгүй бол дараа төрөлтөө хийх ёстой юмудаа дахиад сурч магадгүй тий. Гэтэ эсвэл өөр хүнээр энийгээ сурч магадгүй. Тэгээ өөр хүнээр дамжуулаад сурч магадгүй. Тэгэхээр надад мөнх бусыг бодож байгаа. Тэгээ хонд хоосон чанарыг эрхэмлэж байгаа хүнд бол надад одоо ямар ч хамаагүй ер нь яасан хамаагүй ч гэж тэ ер нь бол жоохон юмыг жоохон зарим нь сул тавгаар шийдсэн. Хайхын хаяад өрхөний орхиод жоохон бодлоо чөлөөтэй байлгамаар байна. Тэгвэл нэг газараа төвчөгдөд баймааргүй байгаа. Тэгээд нэг тиймэрхүү би өөрийгөө дуртай зүйлээ хийгээд орлоготой болж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Яад гэвэл яг миний хийж байгаа зүйлүүд хугацаа их орох ч гэсэндээ цаг хугацаа тийм бүгдийг эмчилнэ, батлна, харуулна, биелнэ тий. Тэгэхээр надад маш гоё өөдөд байгаа болохоор блогог цаашаа хийгээд явбал надад бас гоё сайн дурсамжтай маш гоё зүйл болох гэж бодож байна.
За тэгээд нэг тиймэрхүү одоогийн байдлаар нэг иймэрхүү шийдвэр гаргачаад байж байна. Тэгээд за бүр босгоо байлаа гэж бодоход за битээр ингээд асуудал байгаа шүү дээ. Бид чинь хамтдаа хийсэн зүйлүүд байгаа болохоор энийг наасаа шинэдээ хүүхдээ асуудал төргээд асуудал байгаа болохоор тэднэрийгээ жоохон зэгслэх бас хугацаа хэрэгтэй. Тэгээд тэр хугацаа маань удаад авах юм бол аль болох таарах байх гэж байна. Эсвэл хамтран амьдрах шиг. Тэгээд ер нь бол миний хүсэл бол шудраг байхыг би хүсэж байгаа байхгүй юу? Шудраг байхыг. Шудраг байчвал заавал за усын харилцаанд ч уг бишэлттэй л хальтаа. Гэтэ энгийн харилцаанд хүртэл энэ баг болох ёстой зүйл болохоор би энэ хүнтэй юм хамтран амьдрахчийн үдээр юм маш шударгаар баймаар байна. Яагаад гэхээр энэ хүнтэй ингээд яг ихнэр нөхрийн харилцаанд байна гэхээр би ихэнхдээ дууга байх хэрэгтэй болчиход байгаа. Энэ хүн намайг чи энэ хүү тохиолдолд дууга байх хэрэгтэй. Чи энийг ингээд зогсоох хэрэгтэйсэн. Чи ер нь юм ярих байх хэрэгтэй. Яагаад гэвэл чиний ярьж байгаа зүйл хүмүүс таалагдахгүй байгаа болохоор тэгээд намайг ингээд хориод гэх болохтой. Тэгтээ ингээд энэ надад бас нэг жоохон хэцүү нөлөөлж байгаа. Яагаад гэвэл хүн хэлж байгаа зүйлийг хэлж чадахгүй байхаараа тэгээ бодож байгаа зүйлийг гаргаж чадахгүй хараа хүний ингээд бэлчирхаанууд бас ингээд зөв одоо дааврууд ялгараа зөв урсгалтай явж чадахгүй зарим нэгэн дээр нь ийм бөглөрөлтэй цочрол үүсдэг. Тэгээ ингээд хоолойны хүртнүүд маань маш хурдан жоохон гэмтэх гэдэг хэлэх гэсэн үг хэлэхгүй болохоор тэгэхээр би хэлж байхын тулд би өөрийгөө одоо ингээд өвдүүлэхгүй байхын тулд тэгээ надаас гарч байгаа даврыг маш ийм зөв урсгалтай байлгахын тулд зарим нэг зүйл дээр би өөрийгөө хамгаалж өөрийнхөө хэл хязгаарыг тогтооно гэсэн үг. Тэгээд тэр хүний хүрээлэн тий надаас дүү тий намайг за хүндлэхгүй маа гэж ядаж насыг маань бодоод ярих юмаа бодох. Эсвэл ингээд янаас жоохон хол ингээд дутаж сурмаар хүмүүс ингээд миний хэл хязгаар руу хитрхи орсон юм шиг надад санагддаг. Ингээд 15 настай нэг хүмүүжгүй хүү намайг ингээд ярьж ахаар тий за одоо нэг ямар нэг хүн намайг тэнэг гэлж ах ч юм уу тий тэнэг хүн яг үндэ эсвэл би тэнэг юм болов. За тэнэг болохоор юм гэж бодож магадгүй. Би бол өөрийнхөө хувьд бол өөрийгөө тэнэг гэж боддог. Тэнэг хүн бодвол юм ойж чадахгүй байх. Тэнэг хүн бодвол мөнгөний төлөө гүөх байх. Тэнэг хүн бодвол шудраг бос байх. Тэгээд шудраг бос гэдэг дээр шудрах зүйл дээр би маш сайхан хүмүүжлтэй гэж боддог өөрийгөө. Ер нь маш жоохон шударгаар өссөн. Тэгээд аавжтай баярлаа. Ингээ сайхан хүмүүжүүлсэнд тэ. Тэгээд дээрэс нь би жилүүрийн орд юмыг ер нь тэнцвэртэй аль болох шудраг ёстой байхыг би эрхэмлдэг. Тэгээд миний зарчимд бас надад байдаг зарчимд би өөрийгөө худлаа тий хурамж одоо дүрсгсэн одоо ер нь юмд шудраг бас сансан зүйл би өөртөө бас маш уншилтай ханддаг. Тэгээ энэ надад бас маш зүгээр санагддаг. Надад бол гой санагддаг. Тэгэхээр ингээд зарим нэг амьдралын маань зарчимд нийцгүй. За яг хөө зарчмыг бол бас өөр зарчмаар орлуулж болно гэдэг. Миний хэл хязгаарыг итгэхэд авсан тэгээ надтай хүндэтгэлгүй. За хүндэтгэлгүй хандаж болно. Гэтэ яг хүний ийм жоон дорд үзсэн маягаар харьцаж байгаа хүмүүсийг би амьдралаас ер нь хасалт ихээр шийдсэн. Тэгэхээр яг тэр хүн бол гээгүй. Гэтэ ойр тарныхаа хүмүүс гэж байгаа надад таалагдахгүй байгаа байхгүй юу. Тэгээ би өөрийгөө өндрөөр үнэлмээр байна. Би угаасаа өөрийгөө өндрөөр үнэлж байгаа. Би л өөрийгөө өндрөөр үнэлэхгүй бол өөр хэн намайг өндрөөр үнэлэх вэ тий. Тэгэхээр би өндрөөр үнэлмээр байна. Би өөрийгөө өндрөөр үнэлүүлмээр байна. Уучлаарай энэ маш эголог сонсож иж магадгүй. Гэтэ миний амьдралын зарчимд ийм зүйл байгаа болохоор намайг sorry. Тий хэрвээ чи намайг байгаагаар нь тэг хүмүүс чи янз бүр байж болно шүү. Хүмүүс өөр ахгүй юу? Бидний мах бод энергитэй бидний бүтэц адилхан боловч биднэрт өөр хүмүүжил биднэрт өөр оюун санаатай биднэрт өөр сэтгэл зүрх өөр хүмүүжил байгаа болохоор тэднийг бодолцож үзээд зарим нэг зүйл дээр над шиг хүн байж болох байхгүй юу? Сэтгэл хөдлөл өндөртэй. Яагаад гэвэл би эндээс дуртай. Сэтгэл хөдлөл өндөртэйгийнхаа ачаар би маш юм энергийн өндөр одоо давтамжтай байдаг. Би эндээ дуртай. Тэгээд ийм одоо талын маань ийм шин чанарын маань тийм миний хүн одоо шин чанарын маань хэрвээ ойлгож тий намайг байгаагаар нь хүлээж чадахгүй тий надад намайг шүүмжлээд өөрийнхөө үгүй амьдрал яг энэ дээр тогтдгиймаа гэсэн одоо шаардлагаар надад шаардлага тавьж байгаа бол би бол энийг хүлээж зөвшөөрөхгүй. Энийг яг тэр шимтэй шудраг байлгамаар байхгүй юу? Ер нь шудраг. Тийм ойлгохаа хүн байж болно шүү дээ тий. Маш жижиг зүйл баярлаад маш жижиг зүйлд уралдаг хүн байж болно. Тийм. Шууд юмыг хэлдэг хүн байж болно. Тийм. Яг харж байгаараа. Тэгээ би бас эндээ бас дуртай. Яагаад гэвэл ингээд би амар олон зүйл бодоод хүнтэй бас ингээд бодлоор харьцаа гэж боддог. Одоо ингээд за энэ нэг ийм хүн байгаа даа. Тэгэхээр би эндээ ингээд харьцаа даа гэсэн бодлоор харьцсан дараа надад амар төвхт асуудал үүсдэг. Тэгэхээр би аль болох хүмүүстэй өөрөөхөр харьцах хичээдэг байхгүй юу? Өөрөөхөрөө гэдэг нь би сэтгэл хөдлөл өндөртэй. Тэ. Тэгээд дээрэс нь би маш юм эмгтэлэг, мэдрэмтгий хүн. Тийм. Тэгээд миний амьдралыг ер нь харж байгаа ингээд үлгэр шиг, кино шиг, тэгээд Disney шиг амьдралтай хүн болохоор миний амьдралын өнгөөр асж байгаа өнгийн маань хараад үнэхээр хэцүү санагдаад байвал холдож болно. Энэ бол миний ертөнц. Тэгэхээр би ойлголцохгүй. Бидэрийн тим одоо тийм билүү таарахгүй
хүмүүстэй аль болох харьцахгүй өөр хүрээллийг үүсгэхээр шийдсэн. Тэгээд надад ойлголцдог хүмүүс бол байгаа. Тийм ойлголцдог. Тэр битээр ч гэсэн ойлголцдог. Уг нь бол зарим нэг зүйл дээр үнэхээр сайн ойлголцдог. Гэтэ тэр хүнд тэг ингээд надаас илүү бусад зүйл үнцэнтэй байгаа болохоор би өөрийгөө үнэлэхээр шийдсэн гэсэн үг тийм. Би өөрийгөө өндрөөр үнэлнэ. Тэгээ миний өндрийг дааж чадахгүй бол яг тий. Би бол өөрийнхөө өндрийг дааж чадна. Тийм тэгээд энэс цаашаа зам маань ямар байхыг мэдэхгүй байгаа ч гэсэндээ би маш сайн сайхнаар бодож байгаа. Гэтэ яг энэ оронгороо иргсэн ч байж магадгүй. Гэтэ амьдрал ингээ оронгороо иргэжтэй юм байна. Иргэдэм бай. Тэгээ өчтөрхөн сарч хүрэхгүй хугацаанд бараг сарын өмнө. За сар хүрэхгүй хугацаанд ингээд би хосын влог нэг дээр шал өөр зүйл ярьж байсан тийм. Тэр бол яг миний жинхэнэ төрх байсан үг нь жинхэнэ төрх. Одоо болохоор миний идеал гэдэг юм байлээ нэг. Баймар байгаа би хүчтэй юм ихтэй баймар болохоор тэр дүр маань гарч ирж байгаа гэсэн үг. Тийм хоёр ялгаатай юм шиг байлээ. Тэгээд яг жинхэнэ дүр маань бол тэр байсан. Тэгээд тэр нь бодвол тийм болохыг хүссэн байж магадгүй байх. Гэхдээ үн тийм хүү байдیں۔ Дэжгүй ер нь дэжгүй. Гэтэ яг ойлголцохгүй гарахаараа итгэхий тэр гүнзгий харилцаа маань тэр гүнзгий одоо уналт руу жоохон ордог болохоор энд нь зарим нэг зүйлийг орхихгүй бол буцсан дахин ингээд яваад ханадад хэцүү байгаа төгтэйгаа. Тэгээд урдан жилийн яг ингээд хавар үгүй намар болоод ингээд те бид өөр жоохон муудалцаж эхлээл ойлголцохгүй болж эхлээл тэгэл өвөл болоод уус ингээд цас ороод нар багаараад ингээд гонигтай байдаг байх. Тэрүүгээрээ бас ингээд бид тэр үед ингээд сүүлийн нэг өмнөх жил бол бүр тусдаа тэмдэглэсэн шинэ оноо гарахтаа. Тэгээд тийм хэмжээнд очсон битэр тэгээд уг нь энэ жил арай дэвшилттэй байх та гэд 6 сараас хойш битэр өөрсдөө хугацаа өгөх шийдсэн байхгүй 6 сараас хойш дажгүй байвал ингэ дажгүй байя. Дажгүй байж чадахгүй болио гэсэн. Тэгээд сая сүүлийн үгнэр бол тэр хүн надад ингэ дажгүй байх боломжгүй байна. Тэ. Тэгэхээр ингэ тойлоо айтаахан эрс зүйтэйгээр болцоо гэсэн. Тэгээд би бас энийг бүлээн зөвшөөрсөн. Тэгээд бодлороо маш гоё хоёр тишээгээ болж магадгүй. Тийм би бас муухай салгалт төсөхгүй байгаа яадгүй битэр энэ охин байгаа. Тэгээд охиныг нэг зүгээр хараасаа гэж үзэж байна. Гэтэ битэр ярилцж байгаа. Тэгээд ярилцж байгаа болохоор нэг хүмүүс санаа зовох хэрэггүй. Охиныхаа хажууд зарим нэг бас баруун талуудыг харуулж явах нь зөв юм байна гэж би бодсон. Яагаад гэвэл би энийг өөрөө мэдэрч ойлгоод байгаа. Мэдэрч мэдээд байгаа болохоор тэгэл нэг тиймэрхүү л байна да. За тэгээ өдөр нэг маань нэг иймэрхүү. Одоо уг нь ямаа өнөөдөр би 2 рил хийж бодсон чинь амжихгүй юм байна. Тэгэхээр нэг хувц нэг юм оёд нэг рил хийх хэрэгтэй байгаа. Тэгээ тэрийг хийн. Гэтэ яг ярьж лээ. Тэгээд одоо надад угаасаа ярих юм байгаа. Энэ влог баг ганцхан орж магадгүй шүү. Гэтэ зүгээр. За одоо би хөрхөн ажлын ширээтэй болоод нэг хөрхөн жижигэн өөрийн гэсэн уралдаасан. За бараг л уралд харж байна өдрийг. Ийм хөрхөн ингээд ер нь бол бараг л урлаа. Тэгээд өөрийн гэсэн гоё брэндтэй болъё гэж бодоод мөрөөдлийнхаа өөрийнхөө брендийг ингээд имплемент хийчихэд байж. Тэгээд одоо нөгөө нэг жоохон юм байна. За тэгээд одоо надад бас өөр ярих зүйл байгаа. За яг нь ингээд бичсэн байна л түүнээс хойш. Ингээд бичвэл маш гоё тухтай байсан байна. Дээрээс нь гэрлэн гоё байсан байна. Тэгээд за одоо сайн талуудыг ярьцгаая. Тэр хүнтэй хэрвээ хамт байх юм бол бидэрт хийхийг одоо хүссэн битэрийн хийх ёстой зүйлүүд байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэр зүйлүүдээ хийхин тулд бид хамтдаа бас байх ёстой хугацаа байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр тэр хүн надад тусламж би тэр хүнд тусламжийн бидэрт ажлын найз нөхдийн бас нэг ганц хоёр хийх юмнууд байгаа. Тэгээд тэр хийх юмнуудаа уг нь хамтдаа ингэ хийчмээр байгаа. Энд тэ за би хамтдаа ингэ хийчмээр байгаа. Бид тэр хамтдаа одоо хийх төлөвлөсөн ажлууд байгаа. Одоо ядаж энэ влогны ажиллагаа би ингээд влогийн яг энэ хоёр ингээд миний лайфстайл тэг ингээд амьдралынхаа түүхээр ингээд жижиг влогууд хийж байгаа. Энэ бол ингээд би өөртөө ингээд төрлөг тавиад ийм жижиг төсөл болгох шийдсэн. Тэгээ энэ төсөлтөө маань хамтдаа ажил ингээд тэр хүн огн ингээд ярьсан байгаа. Тэгээд эсэндээ хүрхгүй мэдгүй байна. Тэгтээ хүрхгүй бол би цаашаа ингээд хийх явна. Тэгээд уг нь хоёрдугаар влог дээр ингээд бид тэр айгуу гоё юм бодчихсон байхгүй ингээд асуултууд байгаа. Саранцлын миний охины асуулт тэр хүний ингээд асуултууд тэр бид тэр яг муудсан шалтгаан юунаас авсан яагаад илэрсэн бид тэр илэрсэн гэсэн шүү дээ. Хамт торт морт гоожтэй л нэг жагалтай л та. Инсан хой бид уран аян баяраа. Яг аян баярах өдөр жоо муудсан зав. Тийм тэр тэднээс болоод билууга би ганцаараа хийж идэх тэгээ дараа нь сарын зүйл хоож идэх тэр хоёлоо идэж дуусгасан. Тэгээ одоо гурлаа бит урын билүүг хоож идэх байгаа байхгүй юу? Яг нэг тийм үнэлэмжгүй зүйлээс болоод тэгээ яг бас тулсан битэрийн зүйлээс болоогүй нэг зүйлүүдээс хойш ингээд маргаан бигдээд тэгээ одоо ингээд ийм шүтэр гарсан байгаа байхгүй юу? Тэрнээс бол ингээд хоёр дахь влогд ингээд тэр хүний яриа ороод, миний яриа ороод тэр эвлэрснээ яриад маш гоё юм төгсгөл хийж бодсон чинь эмээгэл төгсгөлт болох шинжтэй болоо авчлаа. Тэгээ яг амьдрал угсаа адраматай. Амьдрал юу л юу тохиолдно. Тэгээд ингээд би
одоо ямиг маш хөнгөнөр бодгоор шийдсэн. Өмнө төлөвт орё гэж бодож байгаа. За тэр хүний би сайн талын талаар ярих гэж яриа эхэллаа шүү дээ. Тэр хүн сайн тал нь гэвэл юм бид яг ярилцах үедээ бүр гүнзгий ярилцаж чаддаг. Тэр хүнд ингээд мэдэж тулсан амьдралынх нь маш олон туршлагууд надад бас тусалдаг. Тэгээд дээрэс нь тэр хүн намайг дэмждэг. Тэгээ миний яг за яг зарим нэг дэмжихгүй зүйлүүд болно. Буу юм болж ийж дэмждэг тий. Гэтэ яг тэр нэг хэсэг хугацааны дараа дэмжигддэг. Тэгээд яг тэрийг өөрөө бол ингээд бүх зүйл хугацаатай гэж надад хэлдэг. Надад л хугацааны ойрхон санагддаг байхгүй. Тэгээд дэмждэг тал байгаа. Тэр хүн хэрвээ байх юм бол ингээд цаашаа би бас ингээд дэмжигдээ тэр хүнтэй хамтарч ажиллаад бидний зам мөр ингээд маш гоё тэгшин явж магадгүй тий. Тэгээ ганцаараа бол угаасаа би чи хатан тий мөсөн хатан болгож байгаа шүү дээ. Чулуун зүрхтэй болгож байгаа болохоор чулуун болгож байна. Би одоо хүчрэх юм ихтэй болгож байгаа болохоор бүх зүйлийг ганцаараа юм гэсэн үг. Тэгэхээр тэгтээ би тэрэндээ ихтэй байгаа. Ягаад гэвэл би тийм дүд байсан. Тэгэд одоо ч би чинь нас маань хэрүүлээ тий амьдралын маань туршлага маань хэрүүлж байгаа л одоо л ингээд давшин гэж бодож байгаа. Давшин машин цаашаа. За ядрангаа тэгэл амрангаа бүх юмас хаа тэгээд ямарсан давшин дэвшлээд явна. Тэгээд 3 дугаар гэх юм бол тэр хүнтэй хамт байхад маш дулаахан байдаг. Энэ яг шууд тараа. Одоо үйл болж байгаа тэр хүн маш юм халуун байхгүй. Тэгээ ингээд хизээч хөл гараа наасан гой дулаацдаг. Тэгэд миний ширийн хажууд яг паа байгаа. Гэтэ нэг тийм зүйлгүй болно. Гэтэ яг хөө тэгэл надад мишок байгаа. Тийм мишокороо би дулаацаад гэж байна. Тэгээд нэг тийм хөө. За тэгээд дөрөвтөн гэх юм бол охинд маань уг нь ингээд гэр бүлэрээ байх нь илүү ашигтайх. Гэтэ энэ ингээд ийм токсик хийдэг. Хортой ихэд муухай сонсогддог гэсэн. Токсик харилцаатай гэр бүлд охин маань байх нь зөв буруу юу гэдэг тэр бас би нэлээд их тоног бодсон. Тэгээд битээр охин битээр ингээд тэр хүнийг байхгүй хаагаар хамтдаа байхаараа жоохон их амар тийм ингээд амар амгалан төвшөнд байж чадж байгаа болохоор энэ шийдвэр ингэж гаргахад хүрсэн. Тэгээд манай тэр хүн ингээд маш юм хөвгөлтэй байхгүй юу. Тэгэхээр ингээд охинтойгоо хамт байх хугацаанд маш гоё өнгөрдөг. Гэтэ яг энэ ингээд заавал амар сүртэйгээр бодохгүйгээр тэр хоёр 7 сардаа хэд болцтой тий. Охин бол ингээд мэдгүй хүүхдүүд угсаа ээждэг л байна гэдэг. Автаа амьдрал төсөөлөхдөггүй гэсэн. Тэгээд надтай нөх тэгэхээр ингээд автаа хизэл бол хэцүүлж болно. Дээрэс нь ингээд байр савны асуудал зөндөө юм байгаа болохоор ингээд тэр асуудал жигдэртэл ингээд энэ байранда байна шүү дээ. Тэгэхээр би зарим үед нь ээж дээр очино, ав дээр очино ингээд хамаатан садантаа уулзаад ингээд яваад тэр хүнийг байх хугацаанд би байгаа. Охиноо бид ингээд ижлээ харах бах. Тэгээ ажлуудаа хөсөлтөө. Дээрэс нь би маш юм гоё адал явдалтай амьдралыг дахиад шинээр эхлүүлэх гэж бодож байгаа. Энэ үйл болохоос өмнө жоохон өгн явмаар байгаа. Сэтлэн явмаар байна. За өөр бас нэг газар автагаамт явна гэж ярьсан. Тэгээд тэр газруудаар яваад гоё өвөл бас аял хэмээр л. Гэтэ яг энэ жилийн хугацаанд би бас гоё магадгүй гэж бодож чинь. Гэтэ яг бодож илээ. Гоё дулаан орлоо илмаар байна. Тэгээд надад төлөвлөгөөнүүд ингээд байгаа болохоор нэг хэсэг хугацаанд ингээд өөртөө төвлөрөөд өөрийгөө жоохон боловсруулад хийж чаддаг зүйлээрээ орлоготой байх болохыг нэг ирүүлсэж байна. Гэтэ яг хийх дуртай зүйлээрээ мөнгө олохоор бас жоохон буруу гэсэн. Тэгээд хийх дуртай зүйлээр айл болох мөнгө олохгүй өөр зүйлээр мөнгө олоод дуртай зүйлээ хийхээр хүн эрг амьдрдаг гэсэн чинь би дуртай зүйлээ хийнгээ орлого олох боломжийг ирж хайх болно. Тэгэл тэр амьдралынхаа дундор бичлэг хийгээд ингээд явах нь надад өөрт маань бас амар гоё юм урам зориг өгч байгаа. Би ингээд хэсэг хугацааны дараа үзгээрээ тэрнээсээ маш урам зориг авдаг. Ямар ч гэсэн би ингээд чадсан. Тэгээ би өөрийгөө шинээр ингээд бий болгож эхэлж байгаа болохоор надад энэ маш гоё юм челленжтэй сорилж санагдаж байгаа. Тэгээд одоо ганцаараа байна. Тэгээ ганцаараа амьдралыг тулна гэхээсээ айхгүй хахаар шатсан. Тэгээд айдас маань ихсээд байвал амьдрал маань урагшлахгүй болно. Тэгэхээр айл болох юмнаас айхгүйгээр урагшаад сэтгэхийг хичээж амьдрна гэж бодож байгаа. За тэгээд тэр хүн уг нь бол яг ийм зүрхний сүнс нь маш гоё цайлган, гинэн цайлган хүн баггүй. Тэгээд гадна нөгөө энэ хүн нь болохоор жоохон маш юм хитрхи хэрсүү, маш биш хитрхи хэрсүү хүн болохоор юмд жоохон итгэхгүй байгаа талтай амьдрал маань үргэлжлээд байгаа юм шиг надад санагддаг. Тэгээд энэ хүн бас надгүйгээр яг өөрийнхөө бодсон бодлоор амьдраад тэгээд өөрийгөө ганцаараа болж гинөө болохгүй нөө гэдэг үзээд тэгээд бидний ойлголцох төвшин дээр ирэхээрээ бид дахин таарч магадгүй. Тэгээд энэ хүн цаашаа яаж боловсруулахыг мэдэхгүй. Гэхдээ миний охины аав болохоор сайн сайхан байгаасаа гэж хүсэж байна. Тэгэл нэг тийм үедээ. Гэтэ яг энэ хугацаанд санах бах. Угаасаа санагдах. Гэтэ миний сэтгэл хатуурчжээ. Би альтруу нэг рeel үзсэн байхгүй юу? Тэрэн дээр ингээд нэг охин би санах бах.
ингээд уулзгаа хүсэж санах байх гэдэг ингээд уйлаад цаанаасаа нулимс гараад ирсэн. Миний нулимс гардгүй. Тэр надад өөртөө ажиллах хугацаа уусаа хэрэгтэй байгаа. Тийм. Тэгэхээр уусаа тэр хүнийг яг хэсэг хугацаанд санах байх. Гэтэ энийг даваад гарахыг хичээнэ. Яагаад гэвэл энэ миний өөрийгөө хөгжүүлэх шин зам болохоор би өөртөө итгэж явахаар шийдсэн. Тэгээ энийг ингээд салтыг битээр бас ярьсан шүү дээ. Тийм муу мухай зүйл бараг л мухайг ярьсан. Гэтэ энэ тэр хүний ярьсан шиг хортой болж магадгүй юм шиг надад санагдаж байна. Сүүлийн үед бол ингээд миний энэ зөвх биш энэ ажиллаад ирсэн чинь энэ хүн надад ингээд намайг дэмжихгүй байгаа нь мухай санагддаг ч юм уу тийм ингээд намайг ингээд үл тоож байгаа юм шиг байгаа нь надад мухай санагддаг ч юм уу тийм би ингээд буцаагаад хариу үйлдэлээ дандаа бодож хийх гээд байгаа тэрхээр тэр энэ нөгөө нэг миний жинхэнэ хүн рүү очихгүй байгаа болохоор надад хэцүү байгаа. Тэгээд энийг энд нь яг зогсоохон зүг гэж бодож байна би. Гэтэ яг энэ хугацаа орно. Их ч хугацаа болж магадгүй, бага хугацаа ч болж магадгүй. Гэтэ яг тэгэл бүх сайхан болох байх туу. За тэгэл нэг тиймэрхүү бодолтой байна да би. Орой гоё харанхуй болохоор гоё хэлээ нэ. Өнөөдөр маш гоё хэлээ гэж бодож байна. Эмэгтэй хүн чинь жоохон зүйлээс өөрөө өөртөө итгэл болж чаддаг байхгүй юу? Тэгээд надад урам зориг авдаг. Өөрөө өөртөө итгэлтэй болдог зүйлүүд маш их байгаа. Тэднийг би хийгээд өөрийгөө алуулах гүнзгий маш мэдрэмтгийгээр гониглаас авч үзэхгүй хөнхөн шиг тий. Гэтэ энийг би ямарсан ил гаргана. Яагаад гэвэл миний сэтгэл хөдлөл өндөр юм чинь. Уйлмаар байлуулах. Тэгээд уйлмааргүй байлуулахгүй л байх. Уурлмаар байлуулах. Өөрийгөө би одоо төс гэж бодгоо болох шийдсэн. Юмыг жоохон яг нэг юмыг энэ тэнд байдаг зарчмаар бодоод идэх болохоор тэг ингээд миний мэндэ байх хэрэгтэй гэдэг зарчмаар боддог болохоор жоохон өөр датаа онддаг. Тэгээд энийгээ жоохон болоод энэ хүн чинь яагаад гэвэл би энэ махан биеийг аваад ирсэн чинь алдаа гаргаж болно. Зарим нэг зүйл төр ингээл шууд өөрөө ухамсартайгаар үлдэхгүй ч гэсэн ухамсахгүйгээр үйлцэн зүйлүүдэд зарим нь би өөрийгөө уучлахаар шийдсэн. Тэгвэл энэ дээр ингээд блок хүсэж байгаа. Тэгээд энийгээ чөлөөлнө гэж бодож байна. Тэгэл нэг гонигтай өдрүүд ингээл дамдаа. Тэгэл 12 сар өнгөрөөл 5 сар мар гээл дулаан ороод эхлэхээр бүх юм угаасаа сайхан болдог. Гэтэ яг өвлийг маш гоё татмаар байна. Маш гоё. Дандаа өвөлдөл нүд судалмал гээл олон ажил болчихгүй бол. Гэтэ яг болно бүх юм болно. Би бүх юм сайхан болно гэдэг. Сайн нэг хэсэг бол ингээ миний амьдрал бүх юм сайхан байсан байна шүү дээ. Тэгээ сайхан дундаараа жоохон хэцүү зүйл оруулж ирээ. Энийг яг там шиг өндрөх шахлаа. Гэтэ яг энийг там шиг өндөрмээргүй байна. Тийм ба. Тэгээд хатаа ингэдэг заяар үед ингээд ийм сэтгэл маань гонигтай байгаа ч гэсэндээ маш гоё онгод маань орж ирж байгаа. Тэгээд энэ онгод одоо уйтхар гониг байгаагүй бол хүмүүс ийм гоё бүтээл хийх боломжгүй, урлаг бүтээх боломжгүй гэдэг юм лээ. Тэгээд яг энэ үе маань эм орлын тэгээд энэ үе бас хүнд хэрэгтэй үе байхгүй юу? Шууд нанд арж угаас болохгүй. Тэр хэцэн чинь тэр муухай чинь тэр тийчаам чинь гэдэг ингэж болохгүй. Тэгээд энийг би маш гоё үр дүнтэйгээр шүлэг мүлэг зохиох гэдэг юм байна. Гоё зурмаар санагдаж байгаа юмнууд байж байгаа. Тэгээд маш гоё онгод тэнгэр маань орж ирж байгаад баяртай. Тэгээд энийг сайхан мэдрэлээ. Тэгээд тэр хүний хувьд бол тэр хүн яриа баг өгөхгүй л ах таа гэж бодож байна. Тэгээд уг нь өгөөсэй гэж хүсэн даанч өөх зав нь болдог өөрөөс өсөөгүй. Тэгээд орсон бол тэгтээ яг энэ ингээд миний ганцхан бодол тэр хүний бодлого нь байсан бол зүгээр байгаа. Тэгтээ яг энэ бол миний бодол. Тэгээд тэр хүн өөр ойр тойрны хүмүүс тайлбарлаад яг надад л таамаагүй. Би ялах зүгээр л юмыг шудраг байлгахыг хүсэж байгаа болохоор юмыг байгаагаар нь биш маань би өөрөөр хүлээж авч байгаа. Тэгээд өөрөөр хүлээж авах нэг юм би бас маш олон талаас нь харж үзэж байгаа. Тэр хүнд ингээд миний ажилгүй байх те миний гэртээ суух нь жоохон хэцүү санагдаад байгаа юм шиг надад санагддаг. Тэрийг надад жоохон мэдрүүлээд байдаг байхгүй. Тэгээд тэрэнд нь ингээд надад жоохон сонир мэдрэмж төрчдөг. Тэгээд тэр хүнд бас ингээд намайг тижихгүй байх нь хэвээр тижих гэж тийм ингээд өөрийгөө болгоод явах нь тэр хүн хамаагүй ашигтах гэж бодож байна. Тэгэл яваа те. Тэгээд өнөөдөр бол шинэ тоо хийж байна. Өнөөдөр чинь өдөр. 8-гүй. Өнөөдөр хэд өдөр юм бэ? Ямар ч сан ингээд тэр хүнтэй би 10 сарын 19-нд ингээд Поховын 18 жилийн баяр тамд орсон. Тэгээд тэр хүн зөвшөөрөх юм уу зөвшөөрөхгүй юм мэдгүй юм. Тэгээд яг влогны ганц хоёр ажлууд уг нь хамт байгаа. Тэгтээ яг цаашаа хийхгүй байж магадгүй. Хамтарч ажиллаж хийж магадгүй. Уг нь бол бид тэр хамтарч ажиллах найз ярилцсан дээр бол тэгээд найз ярилцаач маш шудрагч чадахгүй. Чи юм шиг гэдэг ингээд. Тэгээд найз ярилцсан дээр ингээд яг бид тэр ингээд энергийн давтамж маань таардаг байхгүй. Тэгээд тийм харилцаатай байна гэхээр тэр хүн чадахгүй хаа. Би олж байна. Тэр хүн чадахгүй гэж ярьдаг. Тэгэхээр чадахгүй ч магадгүй. Гэтэ яг бүрэн тэг бүх юм
одоо дуустал хугацаа шүү дээ. Тэр болтол тэр хүн тодорхой хэмжээнд тэ ингээд битэртний хэсэг санаа зовх бах, охиндоо анхаарал халамжаа тавих бах. Тэгэхээр ингээд тэр хугацаанд бол ингээд би бол ингээд гадууртын янз бүрийн гэсэн үг биш. Одоо би ганц би мий гэл. Free гэдэг юм гэсэн үг биш. Хийх юм одоо хийгээд хугацааг хүлээн. Тэр хугацаанд өөр юм хийгээ явж идэл цаг хугацаа бүгдийг эмчилнэ, цаг хугацаа бүгдийг шийднэ, цаг хугацаа бүгдийг болохоор тэр хугацааг хүлээхээр шийдлээ. За тэгээ влог 2 маань ганцаараа орсон влог боллоо. Ганцаараа орохгүй байж магадгүй. Гэхдээ яг ингээ орсон бараг амарх уу? Яагаад гэвэл одоо влог 2-ын хугацаа амар удацсан. Энэ ажлаас болоод жоохон ажил ингээ төвчгтэй байгаа байхгүй юу? Сая ингээ ямар санд ингээ 3 орчод 2 орчод ш. Тэгэхээр ажил жоохон төвчгтэй болохоор энийг хийнэ. Тэгээ ганцаараа орсон бас юм влог байлаа. Та нар нэр ийм готтой явахтай. Тэгээд надтай адилхан мэдрэмж авдаг тийм үү? За бүр за би white flag өчлөө шүү дээ. Би бууж өглөө энэ харилцаанаас би энэ одоо гэрээ зэгтэй гэдэг одоо ажлаас би гоцрлоо гэдэг ингээд бууж өгч шүү дээ. Тэгээд тэгж байгаа ч гэсэндээ тэгээд цаашдаа миний өөрийн маань өөртөө орох хөрөнгө оруулалт маань гоё болох бах. Тэгэхээр ингээд энд нь бүгдийг цэг тавья гэж бодож байна. За ингээд дуусах юм уу? Аваа хэдэн минут болчихлоо. Би влог болох юм уу? Огт игмэргүй байна. Тэгэхээр амар их болохоор хэцүү. За яг хөө. Тэгээд одоо би юмудаа хийе гэсэн чинь цаг бас нэлээд орчихлоо. 5 цаг болох чи. Тэгээд хоолоо хийж бодож чинь хоолоо хийчээд юмудаа хийж тасна. Угаасаа ийм арт хүмүүсийн одоо ажил их темп жоохон орой юм шиг надад санагдав. Би орой ингээд эдитээ хийх юм аяах зурхад надад дэлгэр хонгод ордог. Тэгээд хоолоо эзний дараа юм өргөжлөлөө хийж болно. Тэгтээ яг одоо эхэлчихье гэж бодож чинь эхлүүлээд өргөж чинь. Тэгээд юм аа хий. Тэгээ хоолой хийн. Тэгээд влог ингээд дуусгах ихээр ярих гэдэг юм. Уг нь бол зөндөө олон төвтөнүүд байгаа. Гэхдээ энийг яг ярих гэсэн чинь зарим юм бодломаа төрүүлээд яриа маань ингээд архивтаад байна. Тэгээд за яг бах. Энэ хүн хэмжээнд хахад би өөрийгөө тодорхой хэмжээнд ойлгуулж авах гэж бодож байна. Би ойлгуулъя гэж бодож байгаа. Яагаад гэхээр хүмүүс чинь ингээд намайг яаж харсан тэрүүгээр ингээд дүнлэх юм аа шүү дээ. Хүн ингээд гаднаа хатуу юм шиг харагддаг мөртлөө дотроо зөөлөн хүн гэж үүдэг гинэ. Эсвэл зөөлөн гэж харагдаж байгаа мөртлөө дотроо хатуу хүн байдаг. Тэгэхээр би та нарын бол дотор тийм хоёр хүний дүрд байгаа хань шүү дээ. Яг нь надад хоёулаа байгаа. Тэ сайн хүн байж байгаа хатуу чанартай одоо ингээд би өвчрөх юм болох гэдэг шүү дээ. Гаднаа зөөлөх юм шиг харагдчихвч би маш хөрөмстэй ингээд юм жоо хуутаардаг. Гаднаа юм амар хатуу юм шиг мөртлөө дотроо зөөлхөн. Зарим үед би түүхч юм шиг надад санагддаг. Тэг би энэ дүрдээ сайртай. Тэгэхээр намайг одоо нэг тодорхой хэмжээнд дүгнэж байгаа миний асуудалд орсож байгаа шүү дээ. Тэр хүмүүс маань намайг тодорхой хэмжээнд мэддэг байсаа гэж бодож байна. Тэгээ энэ хоёроо хийхэд миний ертөнцийг тий миний хийж байгаа блогоор маань миний лайфстайлын энэ контентоор маань намайг ямар хүн гэдгийг тодорхой хэмжээнд хүмүүсийг мэдж аваасаа гэж бодож байна. Яагаад гэвэл ингээд намайг зөөлөн хүн гэж бодоод надтай дээр хэлээр харьцаж магадгүй. Тийм бол хүчин бол гэж чадахгүй. Би дотор хатуу. Эсвэл намайг хатуу гэж бодоод надтай муухай харьцаад байх юм бол яг надтай ингээд татансаад найзлах юм бол би өөрийгөө зөөлөн хүн гэж боддог. Тэгж тодорхойлдог. Тэгээ одооноос ингээд тэг 30 хэдэн жил ер нь өөрийгөө мэдэж аваад л явж байгаа. Тэгээд мэдэж авч байгаа хугацаанд надад нэг иймэрхүү тодорхой дөрүүд энэ хүнд байгаа юм байна гэдгийг мэдэж авч байгаа. Тэгээд таалагдж байгаа дөрүүд маань надаас их харагдаж байгаа болохоор би өөрийнхөө сул тал, хар тал, бараан юм зан чанаруудаа аль болох гарахгүй байхыг хичээж угнал амьдардаг. Тэр одоо зүйлүүдийг бүр юм амьдралынхаа хөвчлээс аль болох хасъя гэж боддог. Тэгээд цаашдаа зөв хөвчлэр гоё юм ихтэй болоод чөлөөт уран бүтээлч болоод бодож санснараа амьдарч байна цаашдаа. Энийг тэгээ 5 жилийн дараа заавал үзнэ юм. Заавал үзэхдээ би реакшн хийм. 5 жилийн дараа бараг 40 тэгч болсон байх юм. Тэгтээ яг бах. Өчтөр 40 настай эмэгтэйгийн талаар кино үзсэн чинь дажгүй шүү. Дажгүй. Би өөрийгөө 60-наас хүртэл ер нь дажгүй байхах гэж боддог. Өөрийгөө арчлаад явна, өөртөө хайртай байна. Амиа байж байгаа хийж байна. Тэгэд энэ амиа байж байгаа нь ганцхан миний төлөө биш. Таны ч гэсэн төлөө. Би өөрийгөө хайрлаж таныг хайрлана гэсэн. Тэгэхээр нэг тийм бүлээн даа. Тэгэд хорвоо ертөнцийн жамаараа би бинд айл болох эргээр нөлөөлөд ингээд сайхан амьдрахыг хүсье. Гэхдээ би чамаараа сайхан амьдрах итгэдэг.
Тэгээд та нарыг бас ингээд намайг юм гайхуулж гин. Тэгээд эсвэл надад ингээд атархал төрүүлэх чинь гэсэн харцаар биш. Тэгээд миний ертөнцийн яг жинхэнэ бодит миний язгуур сүнсний тэгээд ертөнцөөр ингээд аялуулах болно би блогороо. Миний амьдралыг салон шиг би амьдралаа юм дэн гэл ингээд бодогцдаг маш олон хөтөж боддог салон шиг. Тэгээд надтай хамт байх юм бол уг нь бол зөв талаас нь харах юм бол маш эерэг амьдралыг би уг нь харуулахыг хичээдэг. Хүн амьдралдаа ингээд бочоо гой зүйлүүдэд харуулад тахна бусад хүмүүст ямар хүрхийн хөвчлөлтэй ингэж бодно. Тэгээд дээрэс нь одоо миний утсан газруудаар очих хүсдэг ч юм уу тийм ингээд хүнд нэг тодорхой хэмжээний зорилго ч юм уу мөрөдлөснө гэсэн үг тийм. Тэгээд дээрэс нь намайг ингээд үзээд инээж байгаа мэдрэмж авал надад тэр нь маш тааламжтай, баярлууштай болно. Тэгээд та бүхэндээ намайг баярлуулж аваад баярлалаа. Тэгээд цааш тийм влогороо маш гоё тийм ингээд үйл явдлууд болно гэж бодож байгаа. Тэгээд зарим нэг влог нь бодтоо зохиолоо гэдэг дээр ингээд та нарын оюухан болон зүрх сэтгэлээрээ яаж тийм ингээд талдаж харах чинь танд өөрт нь үлдээ. Би өөртөө аль одоо хэмжээгээр ойлгох өөртөө мэд. Миний амьдрал бол нэг юм байна. Тэгээд миний бүх зүйл сайн сайхан болно гэдэгт би итгэж байгаа болохоор өөртөө амжилт хүсье. Тэгээд уушаа нэг их хүчлэхгүй, нэг их өөрийгөө зовоохгүй. Тэгтээ дуртай зүйлээ хийгээд амьдралаа өөрөө тартан байлгаад явсаа гэж хүсэж байна. Тэгээд хайртай шүү чамд гэдэж яасан үстэй. Чи. Тамжлын дараа үзснэ нэг. За түр бай. You smiled before you said your name and somehow I still knew. Би талхаа гэртээ идэг. Тэгээд дээрэс нь би ийм хөрөнгөөр эсэж жагаад талхаа зураад барьдаг. Тэгээд энэ ингээд яг гурилын ашигтай бактериар талхаардаг гэсэн. Тэгэхээр хотоодын дох гизний дээр ингээд ашигтай бактерийг нэмэгдүүлдэг. Хоолны шинг залуу хотод гэсэн юм савчлаа. Өглөө босоод идэхэд ашигтай бактерийг маань тэнцвэрлэж байгаа юм санагддаг. За тэгээд би яг гоё талхаар надад харуулъя заяа. Яг энэ талхаар хаад өдөржин хөдөлдөг. Тэгэхээр яг гэртээ өдөржин байдаг хүмүүсийн хийж байгаа тохиолдол байхгүй тэгэхгүй ажилтаа хүмүүс бол хэцүү. Яг хөөх хугацаа хөрөнгө хөрлөн хөөх хугацаа баг өдөржин хөдөлдөг. За надад нэг гараар зурж чадахгүй. Дараа нь талхаар харуулъя. Манай талхыг харж байгаа. Хүмүүс тэр юм баг төлөгдсөн жоохон цайвар талхан дуртай. Өнөөдрийн зураг бүтээл. Маш гоё хөөсөн. Өглөө шинэ талхаг нь. Бас нэг өөр хаалга юм байна таах. За бас нэг зүйл нь бол энэ байна. Өнөөдрийн зураг бүтээл. Тэгээд өнөөдөр рeel хийж бодсон чинь амжсангүй. Тэгээд юу юм да маргааш л да. Муур зураг ашиглуулъя охин мохонтой юм яриа л тэгэл хоолнд айдаж байгаа оройдчлаа. Тэгэхээр өглөө гоё хэлэн дээ. Тэгээд энэ нэг юм болсон. Надаа айгу гоцгож байгаа. Тэгээд юм хот ингээд сайхан мэднэ. Бас нэг хөөрхөн хоёр юм харуулна. Энэ хоёр хөөрхөн харуулах зүйл маань бодлоо юм биш. За энэ нэг хөөрхөн хоёр зүйлийн маань нэг нь байна. Сая маш хөөрхөн унтчихсан тэгээд эргэлж хэрэгж чад. За дараагийн хөөрхөн зүйл маань энэ байна. Өнөөдөр миний охин шинэ сургуульд бүртгүүлээд тэр амжилттай сайхан өдөр өнгөрсөн. Тэгээд одоо бид ороонд гаал гэж энэ скин кэр хийгээл энэ залуус өөрийгөө цэвэрлээл. Тэгээд өнөөдрийн өдөр маань ингээд амар сайхан даж авах гэж байна. Өнөөдөр маш гоё үр бүтээлтэй гоё өдөр өнгөрлөө. Тэгээд бүгдээрээ сайхан амраарай. Сайхан зүзүүлээрэй. Түр. Бай. Читэдэ. Бай. Жончон сайхан өдөр өдөр байж таа. За. Хин. За.